Тано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Гэрэл авахтай анууч миний би өнөөдөр та бүхэндээ өнөөдрийн хэрэглээ маргаашийн амьдрал нөлөөлөх сэдвээр илтгэлээ танилцуулахад бэлэн болсон байна. Та өнгөрсөн болоод ирээдүйдээ хэрэг санаа зовдөг вэ? Бид бүгд л ямар нэгэн зүйл рүү яарч, ямар нэгэн зүйл санаа зовж амьдардаг шүү дээ. Тэр ч утгаараа өнгөрсөн цаг хугацаанд бид буцаагаад хуучин байранд наавч чадахгүй ч ирээдүйн төлөө тэндээс суралцаж амьдардаг. Өнгөрсөн болоод одоо хийсэн зүйл хэлсэн үг болгон дахиад хизээж давтагддаггүй мөн альбаныг үйл бүхэн тодорхой нэг хэрэгцээ зүйлсийг ашиглаж тэрэн дотроосоо сонголт хийх шаардлагыг тулгадаг. Харин бид тэдэнд тундаас зөв сонголтыг сонгож чадж байгаа болов уу? Хэрэглээ гэдэг нь өөрөө маш өргөн ойлголттой зүйл л дээ. Одоо шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн жилтийн хувьсгал нь хүн төрөлхтний хязгааргүй материалын хэрэглээг бий болгож 21-р зууны үеийн нийгэм соёлын даршлын нөлөөгөөр хүмүүс хоорондын харилцаа тэртээ 100 жилийнхээс огцом хавсаж өөрчлөлтөнд шинжлэгдэж байгаа билээ. Хэрэгцээ бол зам ёсны энгийн зүйл. Амьсгалах, идэх уух, эрүүлээд орчинд амьдрах, үржих гэх мэт. Гэтэл хэрэглээ гэдэг болохоор олон төрлийн бараа үйлчилгээ бүтээгдэхүүн дундаас өнөөх хэрэгцээг хангах хэвлэлээ. Тэр ч утгаараа амьдрал өөрөө сонголт ба сонголтоос үүдсэн үр дагавраар дүүрээ. За хэрэглээ гэтрийг дотроос нь авч үзэхээр ихэнх хүмүүсийн хувьд бол зүгээр л тэр идэх уух, өмсөх хувцас түүнийгээ дагаад гол үндсэн асуудал нь хог хайдал юм шигэ. За яг угаасаа энэ асуудлыг дэлхийн нийтээрээ анхаарч томоохон бодлогуудыг хэрэгжүүлж хэдэн 100 сая хүний амьдралд багц чадвар нөлөөлсөн болохоор тэр бизээ. Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.8 тэрбум хүрч харин хүнсний хэрэглээ 70%-аар нэмэгдээд хог хаягдлын тоо хэмжээ болохоор 3.4 тэрбум тонн хүрэх тооцоо байдаг юм байна. Бас л сонирн байгаа шүү. Дэлхийн хаягдал хоогоо даах буйл хүн төрлөختөн бусад ан амьтны арайг нь дааж байгаа нь тэр их төсөл хөтөлбөр хөрөнгө мөнгө зарцуулсан бодлогууд хэрэгжилтэн дутуу төлбөг байсандаа юм болов уу эсвэл бүхэл ертөнцийн цоор ганц оюун ухаанд төрөлцөөл гэж өөрийгөө өргөмжилчгөөд хэвнэх татсан таймх уусан ундааныхаа савыг ил задгаа хайж бүх хүн гэх хоёр хөтнүүдийн буруу байсан болохоор юм мэдэхгүй л юм. Нуухайг нь авах гээд нүдийг сахалваа гихчээр чамин тансаг энхэн бие гоёх гэсэн хүслээр бид өөрсдийнхөө л амьдрах орчныг сүйдлээд байна уу да. Ганцхан л үүгээр хэрэглээ гэх зүйлээр ганцхан л үүнийг хэрэгцээ гэх зүйлээр тодорхойлно гэдэг нь өөрөө дутуу төлмөс хэрэг. Хүн төрлөختөн нийтээрээ ганцхан л асуудал байсан бол энэ хэргийг 100% шийдвэрлэх нь мэдээж чадхал байсан мэт дээ. За манай Монголын нийгмийн хувьд архи мансуурлах байдлын хэрэглээгээр дэлхийд толгой зөгтөг. Тиймдээ үүнээсээ болж жилд дунджаар 4500 хүн шууд болон шууд бусаар нас урдгаа гэсэн тийм судалгаа байд юм байлээ. За энэ нь болохоор маргааш нөлөөлж буй өнөөдрийн хэрэглээ яах аргагүй мөн. Архи савнаасаа босоод бүхнийг залгина гэж өнөөдөр хичнээн хүүхэд элэг бүтэн жаргалтай амьдарч болох байсан бол гэдгийг хэлэх нь юу блэ? Энэ бол хэрэглээ юм. За үүнээсээ өөр сэдв рүү яваад үзэх юм бол хүн хүнийхээ хэрэглээг болох тохиолдолч бүм байдаг. Энэ нь тийм хорон муугаар ингэ бодоод хүнийг ашиглах гэсэн сэтгэл биш л дээ. Зүгээр л одоо бид нар сонгуул өгж байна гэдэг нь болохоор хүнийг ашиглах гэж байна гэсэн санаа. Яагаад гэвэл одоо наад захын бид усын маань сайн сайхан авч явна гэж бодоод өдөрдүүлээ тэр хүнийг сонгоод ашиглаад байна шүү дээ. Тэгээд байж тээ миний бодлоор одоо би л хувьдаа сонгуул өгж үзээгүй л дээ. Гэхдээ энэ сонгуулийн өгдөө сонголт ихтэй нэлээ нэхур хандах хэрэгтэй юм шиг байлээ гэдгийг олон томчуудаас ингээ хараад тахнаа мэдсэн. За тэгээд үүнийгээж дагаад ер нь яг энэ асуудалтай холбоотой гэх юм уу одоо цаашлаад ер нь амьдрал тэр чигээрээ сонголт яг үн шигээр ямар ч өөрөө ингээ хүссэн ч хүсээгүй ч ямар нэгэн сонголттой тулгарч байдаг. Харин тэндээсээ зөвийг сонгох хэрэгтэй байдаг. Одоо хүн ямар ч тохиолдолд сонголт хийнэ л гэсэн үг. Одоо эрвээхийн нөлөө гэдэг тийм онол байдаг штеп. Жижигхэн зүйл дээр алдаа гарвал тэр нь цаашлаад маш том зүйлийн суур болж өгөх тийм нэхууртай байдаг. За гэтээ миний одоо яг гол дэвшүүлэх гэдэг санаа болохоор одоо бидний огтхонч анзаардаггүй хэрнээ өдөр тутамд бидний хэн байх, ямар байр суурьтай амьдрахыг шийддэг хамгийн чухал зүйл нь үгсийн хэрэглээ. Үгсийн хэрэглээ нь хэлний, үгийн санг, нийгмийн, цаг үеийн нөхцөл байдал, харилцааны зорилтод нийцүүлэн зөв сонгож утга төвлөрөөр ашиглах үйл явц юм. За Монголын яруу найрагч Үлзий төгс хэлэхдээ миний хэлний хязгаар бол ертөнцийн хязгаараа гэсэн байдаг. Энэ нь ухтаа хүний хэлж байгаа үг ярианаас ямар шүү хүн бэ, яг хэн бэ гэдгийг тодорхойлно л гэсэн үг. Яг ямар зан характертай байгаас нь одоо хараад энэ хүний өөрт нь нэрийг хандлагыг шийддэг. Үг үзүүргүйч одоо өгтөл атганаа.
бидний амнаасаа гарсан үг одоо хин нэг баярлуулж, инээлгэж, догтлуулж, чархлуулна, гомдоо магадгүй дайсан болгоно. Тийм ч учраас бүх зүйлийг хэрэглэж байгаа харин хэрэглээгээ бид нар анхаарах ёстой. Тэгээд ерөнхийдөө бол бидний хэрэглээ ер нь бол игдсэн байгаа. Хогийн хувьд ч арх тамхины хувьд ч ер нь тэр үгсийн хэрэглээний сан одоо бодсны ямар амар үгсийг бид нар гаргадаг үлээ. Одоо тэгээд хэрэгцээгээд авсан хэрэглээг хазаарлах болоогүй юм уу? Тийм ээ? За тэгээд ерөнхийдөө энэ бүгдийг дүгнээд үзэхэд одоо хүн бүр орой унтахтаа өнөөдөр болсон гол үйл явдал эсвэл өнгөрсөнд болсон зүйлийн талаар харамсдаг гэдэг. За нэг үг байдаг шүү дээ алдартай. Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, өнөөдөр бол бэлэг. Түүхээ өөрийнхөө хүснээрээ бичээд ямар ч алдаагүй амьдрах гэхгүй. Гэтэ зөв сонголтыг хийгээд амьдр. Өөртөө л зөв амьдрий. Өөртөө л зөв сонголтыг хийж өөртөө л зөв хэрэглээгээ хэрэгэлцгээе. Харин өнөөдөр хамсалгүйгээр тэр өнөөдөр гих зүйл бэлгээ ингээд барахуушаагаар задлаад маргаашийн нууцаа тэсэн ядаг хүлээж амьдарцгаая. Бид өөрсдийн амьдралаа өөрөө л бүтээдэг. Туулж өнгөрүүлсэн амьдралын сургамж дээр үндэслэж хүс тэмүүлсэн зорилгын төлөө бидний өдөр тутам хийж буй тууштай алхам хийсэн сонгоод бүрээс маргааш их бидний ирээдүйг бүрддэг. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Анууж юм байлаа.